Хагасаа өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан амарцгааж байна уу? За, хагасаа өдөр болгон 12 цагаас сүнслэг амьдрал буюу амьдралын мөн чанарын талаар лайв үнэгүй хичээлүүд явж байгаа. За, өнөөдрийнхөө хичээлээр үнэн худал гэж яг юу вэ? Худал итгэл үнэмшлээс ангижрах ухаан гэдэг сэдвээр ярилцсанаа. За. Уучлаарай, өнөөдөр жоохон хоцроод ороод ирлээ багш нь. За, одоо ингээд лайв эхэлцгээе. Хоцорж орж ирсэн хүмүүс нь нөхөөд үзэх бах. За, өнөөдрийн сэдэв маань үнэн худал гэж яг юу вэ? Худал итгэл үнэмшлээс хэрхэн салах вэ? За. Худал итгэл үнэмшил гэж яг юу вэ? За, худал итгэл үнэмшил маань яг хаанаас төрдөг вэ? Бид нар яагаад үнэн зөв гэж шүүдэг вэ дотроо? Бид бүх зүйлийг шүүдэг те. Энэ үнэн, энэ худал, энэ зөв, энэ буруу. Хаанаас энэ бүхэн гарч ирдэг вэ? Энэ талаар ярилцъя. За, эхлээсэн. Итгэл үнэмшил хаанаас үүсдэг вэ гэдгийг эхлээд багш нь тайлбарлаж өгье. Итгэл үнэмшил нь таны эргэн тойрноос авсан бага балчир наснаасаа эргэн тойрноос авсан мэдлэг мэдээлэл тархины санамж ойд хадгалагдсан байдаг. За, тэгэхээр таны төрснөөс ахуулаад үзэж байгаа, харж байгаа, сонсож байгаа бүхэн таны тархины санах ойд хадгалагдж байдаг. За, энэ тархины санах ойд хадгалагдсан мэдээллүүд таны бодол болдог. За, энэ бодлууд маань дахин давтагдаж бодогдоод байгаа бодлууд маань таны итгэл үнэмшил болчдөг. Тэгэхээр яах нь вэ? Итгэл үнэмшил та биш байх нь. Гаднаас ирсэн мэдлэг мэдээллийн цуглуулга байх нь. Улмаар ахин бодогдоод байгаа бодлууд нь таны итгэл үнэмшил болон хувирдаг байх нь. Тэгэхээр таны итгэл үнэмшил нийцэхгүй зүйл гарч ирвэл та сэтгэлээр унана, уурлана, бухимдана, уцаарлана. Харин таны итгэл үнэмшил нийцтэй зүйлүүд гарч ирвэл та баярлана, хөөрнө, цэнгэнэ. Тэгэхээр үүнийг сэтгэл хөдлөл гэж нэрлэнэ. Итгэл үнэмшлээс үүссэн буруу зөв гэж ялгаж байгаа зүйл дээр танаас гарч байгаа сэтгэл хөдлөл. Тэгэхээр сэтгэл хөдлөл хаанаас үүсдэг байх нь вэ? Таны итгэл үнэмшлээс үүсдэг байх нь. Харин итгэл үнэмшил хаанаас үүсдэг байх нь? Таны бодлоос үүсдэг байх нь. За, тэгвэл бодол хаанаас үүсдэг байх нь? Таны гаднаас авсан мэдлэг мэдээллээс үүсдэг байх нь. Энэ гаднаас авсан мэдлэг мэдээлэл таны санах тархинд, санах ойд тань хадгалагдаж байдаг байх нь. За, ингээд таны гаднаас авсан мэдлэг мэдээлүүд таны итгэл үнэмшил болдог байх нь. Ихэнх хүмүүс маш их худал итгэл үнэмшлэр дүүрэн явдаг. Худал итгэл үнэмшлээсээ болоод
амьдралыг болон өөрийгөө цензуурлж байдаг. Энэ маш энгийн зүйлүүдээр илэрч байдаг. Жишээ нь би тэр сургуулийг төгсөхгүй бол би ажилд орж чадахгүй. Эсвэл би нэгэнд энэ хүнтэй суучаад хүүхэдтэй болчоод салахгүй байж болохгүй. Би үр хүүхдийнхаа төлөө өөрийнхөө амьдралыг золиослох ёстой. Энэ худал итгэл үнэмшил. Эсвэл би бусдын төлөө төрсөн. Би бүх зүйлээ бусдын төлөө золиослох ёстой. Энэ худал итгэл үнэмшил. Эсвэл миний хүүхэд төрсөн учраас миний үүлийг гүйцээх ёстой. Миний хүүхэд бол миний үргэлжлэл. Энэ худал итгэл үнэмшил. Эсвэл бол би том байшинтай хаустай байж иж би хүн шиг амьдарч чадна. Энэ худал итгэл үнэмшил. Би том сайхан машинтай байж иж би хүмүүст хүлээн зөвшөөрөгдөн. Энэ худал итгэл үнэмшил. Би ганган брендийн хувцас өмсснөөрөө хүмүүст хүлээн зөвшөөрөгдөн. Энэ худал итгэл үнэмшил. Би хүмүүст хүлээн зөвшөөрөгдөн гэдэг нь өөрөө худал итгэл үнэмшил. Та хинт ч хүлээн зөвшөөрөгдөх албагүй. Харин та ганцхан зүйл хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол та өөртөө. Та өөртөө баяр баясгалтай, өөртөө хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгснээр та сэтгэл хангалуун дүүрэн амьдрна. Хүн болгоны үзэл бодолд хүлээн зөвшөөрөгдөн гэдэг бол боломжгүй асуудал. Хүн болгоны итгэл үнэмшилд хүлээн зөвшөөрөгдөх гэж явах юм бол та өөрийгөө алдна. Танд инээрэгч хүрэлцэхгүй. Ганцхан зүйлд та хүлээн зөвшөөрөх ёстой. Өөртөө. Сэтгэл хангалуун дүүрэн байна. За дахиад нэг жоохон жишээлээ худал итгэл үнэмшлийн талаар. Би энэ амьдралдаа төрөөд сайн сайхан боловсрал эзэмшээд сайн сайхан хүнтэй суугаад сайн сайхан хүүхэд гаргаад хүүхдийнхаа төлөө хуруу хумсаа алдлан байж ажиллаад тэгээд тэтгэврт гараад улсынхаа төлөө зүтгээд нийгмийнхаа төлөө зүтгээд нийгэмдээ эзэлсэн байр суурьтай хүн болоод тэгээд тэтгэврт гараад олсон мөнгөө өөрийнхөө өвчмөд зориулаад ажиллах зураа олсон өвчнөдөө бүх мөнгөө зориулаад олсон бүх мөнгөө та эрүүл мэндэд зориулна. Тэгээд тэтгэврээ аваад нацны эцэст үхэн. Ингээд амьдрал дуусаа. Энэ худал итгэл үнэмшил. Бид нар ингийн төлөө амьдраагүй. Зарим хүмүүс бодж магадгүй энэ чинь амьдралын зам шүү дээ. Үр хүүхдээ үлдээх, үр хүүхдтэйгээ төлөө үхтлээ ажиллах амьдрах. Мэдээж махан биеинд ийм зүйл байна. Энэ бол амьтны амьдрал. Та нар мэднэ. Амьтад үр хүүхдээ гаргаад үр хүүхдийнхаа төлөө амьдарсаар агаад насан эцэлдэг. Пингвиний түүхийг ярьж үү? Пингвин гэдэг амьтан байдаг тий. Пингвин эрэгтэй эмэгтэй хоёр уулзалтаад хүүхэд гаргаад тэгэл амьдрал нь дуусдаг. Эрэгтэй нь өндгөө дарж үлдээд эмэгтэй нь хоолнд явдаг. Хоолнд явсан эмэгтэйчүүд бусаж гэртээ ирэх нь ховор. Учир нь тэд маш хүнд
хүйтэн агаарт амьдарч байгаа учраас маш хүнд зүйл рүү хоол олохоор явдаг. Газрын гүнлүү далайд. Ингээд тэр эмэгтэй хүний амьдрал дуусаа. Энэ бол амьтны амьдрал. Хүний амьдралын заяаг олж төрнө гэдэг маш том буян, маш том аз зохиол. Дээрээс нь маш их буян та үйлцсэн учраас, маш их сүнсний хөгжил хийсэн учраас та хүний биеийг олоод төрсөн байна. Тийм ч учраас алтан хүний амь алт гэж ярьдаг, тийм үү? Алтан хүний амийг хөнөөсөн хүн маш том гисгэлийг хүртдэг. Учир нь та бурхан болохтой маш ойрхон болцсон баг. Энэ их олон мянган жил та суралцаж, тэмцэж, хийж ирсэн үр дүн та хүн төрлөختөн болоод төрсөн байна. Нэг үүсэнгүй хайрыг та суралцсаар агаад үдий зэрэгт хүрсэн байна. Тэгэхээр энд сайхан хүн болж төрсөн насаа шалдар булдар эд юмс хоол хүнсэнд анхаарлаа төвлөрүүлж өнгөрөөх нь харамсалтай. Та сүнсний хөгжил хийгээгүй бол энэ насны таны амьдрал хог, waste болж гинэ гэсэн үг. Тэгэхээр та дахиад дараа төрөлтөө ахаад л шинээр юмыг эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр бидний энэ насны зорилго, энэ насандаа хийх ёстой зүйл юу вэ? Нэгүсэнгүү хайрыг суралцаж, сүнсний хөгжлөө дээшлүүлэх хэрэгтэй. Одоо цагтаа оршиж, бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авч, хайрлаж, амьдралыг магтан дуулах хэрэгтэй. Өглөө эртчлэн босоод нарандаа талрах. Гадаа гарч яваад салхиндаа талрах. Таны арьсыг илбэн илж байгаа салхиндаа талрах. Амьсгал бэлгэлсэн бурхандаа талрах. Амьсгалж байна гэдэг чинь та амьдарч байна гэсэн үг. Амьдарч байна гэдэг чинь та энэ хорвоогийн нэгэн хэсэг байна гэсэн үг. Орой унтаж амрахтаа сарандаа талрах. Таныг зүүдний ертөнцөөр аялуулж байгаа ододдоо талрах. Энэ бол амьдрал. Одоо цагтаа орш. Бүх зүйлийг мэдэр, амьдралыг мэдэр. Та бодоод үзтээ. Таны амьдралдаа хоримтлуулсан худал итгэл үнэмшлүүд, бодлууд, мэдлэг мэдээллүүд танд тийм ч их тусыг авчрахгүй. Та сургууль сураад байлаа, төгслөө, мундаг эдийн засагч болчлоо. Мундаг албан тушаалд очичлоо. Гэтэл та нэгүсэнгүү хайрыг суралцаагүй бол та бүтэн биш. Та өөрийгөө мэдрээгүй, амьдралыг мэдрээгүй бол бүтэн биш.
таны амьдралд нэг л юм дутаад байна. Тийм учраас та нэг л юмыг хайгаад байна. Та тэрийг мэдж байгаа. Бүх юм болоод байгаа юм шиг мөртлөө те. Танд бүх юм байна. Ажил байна, амьдрал байна, сайхан байшин байна, машин байна, карьер байна, нөхөр байна, хүүхэд байна, эхнэр байна. Юу дутаад байгаа юм болоо? Нэг юм дутаад байна те. Та сэтгэл хангалуун биш байна. Юу сэтгэл хангалуун биш байгаа юм болоо? Энэ сэтгэл хангалуун бос зүйлээ та хайн өөр зүйлүүд рүү шунаж эхэлнэ. Дэлгүүр хийсэн дуртай зүйлээ аавна. Сэтгэл ханамж. Тэрүүхэн үедээ та сэтгэл ханамжийг мэдэрнэ. Шопинг хийгээд те. Йоо ямар сайхан хувцас авчваа. Йоо ямар сайхан байна. Хэд хоногийн дараа шинэ авсан хувцас чинь танд сонир санагдах болно. Та нэг хүнийг маш их хүснэ. Йоо би энэ хүнээ л хайрлуулчих юм бол, би энэ хүнтэй л суучих юм бол, би энэ хүнтэй л одоо ойртчих юм бол миний амьдрал сайхан болох гэдэг нь гэж та бодно. Та хүссэн хүнтэйгээ суун, хүссэн хүнээ аавна. Хэдэн жилийн дараа дахиад амьдрал хоосон сав. Би юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэсэн бодол төрнө. Эсвэл та хүссэн ажилд орно. Хүссэн ажилдаа би хүссэн сургуулаа төгсчлөө. За би одоо хүссэн ажилдаа ороод хүссэн карьераа хий. Та хүссэн ажилдаа орлоо. Та амжилттай. Магадгүй та бизнес вумен болъё, бизнес эмэгтэй, бизнес эрэгтэй болъё гэж бодоод, бизнес хүн болъё гэж бодоод бизнес хийлээ. Та мөрөөдлийн бизнесээ бүтээчлээ. Нэг л юм хоосон. Юу хоосон бэ? Арх уулаа. Сэтгэл санаа сайжирч байгаа юм шиг мэт санагдлаа. Маргааш нь бослоо, шартлаа, амьдрал улам баазгар боллоо. Нэг л юм дутав. Юу дутав вэ? Та өөрөөрөө дутаад байна. Та амьдралыг таниагүй байна. Та амьдралын мөн чанарыг таниагүй байна. Та одоо цагтаа оршихгүй байна. Таны гаднаас авсан худал хуурмаг мэдлэг мэдээлэл, таны гаднаас авч хэрглэж байгаа эд материал, хоол хүнс таны сэтгэлийг хангаж чадахгүй. Эсвэл бол таны эргэн тойронд байгаа хүмүүс таны сэтгэлийг хангаж чадахгүй. Хэрвээ та өөрийгөө олоогүй бол, та амьдралын мөн чанарыг мэдрээгүй бол, та тэр сайхан хайрыг мэдэрч чадахгүй. Хэрвээ танд өгж байгаа хин нэгэн танд сайхан хайрыг өгж байхад та тэрийг өөрийгөө мэдэрч чадаагүй бол та тэр сайхан хайрыг мэдэрч чадахгүй. Учир нь та хайрыг өөрөөсөө мэдэрдэг. Мэдэрсэн хайраа та бусадтай хуваалцдаг. Тиймээс худал итгэл үнэмшлээ хаях хэрэгтэй. Худал итгэл үнэмшлээ хайж одоо цагтаа орших хэрэгтэй. Амьсгалаа мэдрэх хэрэгтэй. Сэтгэл зүрхээ сонсох хэрэгтэй. Байгаль дэлхийгээ мэдрэх хэрэгтэй. Таны сурах гэж байгаа үнэтэй сургууль, таны авах гэж байгаа өндөр цалинтай ажил, таны тоочглцсон байгаа аялал, эсвэл таны авъя гэд бодсон байгаа байшин, байр, энэ бүхэн амьдралын үнэн мөн биш ээ. Таны зориг биш. Энэ бол зүгээр л хэрэгцээ. Хүнд байх ёстой л зүйл. Тэрүүгээрээ та
гангаж багтаж болохгүй бусдад. Бардамж алхаж болохгүй. Тийм хүмүүс байдаг те. Мангар том жип унтсан. Хамгийн сүүлийн үеийн утас барьцсан. Gucci, Louis Vuitton өмссөн. Харцсан дээгүүр бусад хүмүүсийг хинч биш юм шиг харж хайрцдаг. Инээдтэй санагдахгүй нөө алиалагч шиг, сармагчин шиг. Юугаар гайхуулаа вэ та? Эсвэл бол нөгөө албан тушаал те. Би улсын хурлын гишүүн. Би компани захирал. Би бол лаг. Юун лаг байна таны? Тэр бардам зангаасаа харин та ичих хэрэгтэй. Энэ бол эго. Худал итгэл үнэмшлээс үүссэн эго. Бардамнал, өнгөрөө зан. Мэдээж хүнд бардамнал, мэдээж хүн заримдаа өнгөрөх гоё штэ. Одоо өөртөө байгаа сэтгэл хангалуун, өөртөө байгаа сайхан хайр, өөртөө бий болгосон сайхан амьдралаараа хүн өнгөрч болно. Тэгтээ бусдыг дээрлэхэж өнгөрөх биш. Аз жаргалтай баясаж болно штэ. Би ямар сайхан байна. Би амьдралыг ямар сайхнаар мэдэрч байна. Болно. Тэр чин баяр баясгалахгүй юу? Түүнээс өнгөрөх гэдэг бол өөр асуудал тий. Бусдын өмнөөс төрсөн юм шиг амьдарч болохгүй. Зарим хүмүүс амар том стартап компаниуд байгуулаад, амар том компани байгуулаад олон улсад бүтээгдэхүүнээ гаргаад, эсвэл бол олон улсад тэмцээн оролтоонд ороод тэгснэ тэрийг бид хичээсээр, бид зүтгэсээр миний өмнөөс зүтгээд байгаа юм шиг тий. Хүмүүсийн өмнөөс ажиллаад байгаа юм шиг тий. Өөрийнхөө төлөө ажиллаж байгаа ш. Тэр хүн өөрийнхөө эго, өөрийнхөө хүсэл шуналдаа хөтлөгдөж явж ийж бусдын өмнөөс ажиллаад байгаа юм шиг тий. Бид хичээсээр байгаа шүү. Бид зүтгэсээр л. Хиний төлөө та зүтгээд байгаа? Өөрийнхөө төлөө зүтгэж байгаа үстэй. Миний төлөө биш шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хийж байгаа зүйлийг бусдын төлөө хийж ийн гэсэн бусармаг бодлоо орхи. Та өөрийнхөө төлөө л хийж байгаа. Та өөрийнхөө нэр хүнд, өөрийнхөө шунал, өөрийнхөө хүсэл тачаалыг хангахчл хийж байгаа шүү дээ. Ер нь бол таны тэр том юу лээ том одоо нөгөө компаниудаас хөрөнгө оруулалт босгоод ажиллаж байгаа таны л төлөө хийж байгаа ш. Та өөрийнхөө л төлөө хийж байгаа ш. Бидний төлөө биш шүү дээ. Тэрийг нэг бид ажилласаар зүтгэсээр байгаа шүү. Бид хичээж байна. Биднийг дэмжээрэй. Яагаад би таныг дэмжих ёстой юм? Та өөрийнхөө хүсэл шунал тэмүүлээд явж ийн надад тэр нь ямар хэрэгтэй юм? Ямар ашигтай юм? Ер нь бодоод байхад тийм байгаа зү. Заавал тийг зарлаж, тунхаглаж, би тэгж ийн, би ингэж ийн, намайг дэмж гэх шаардлага байхгүй шүү дээ. Та өөрийнхөө төлөө хийж байгаа юм чинь. Маш олон хүмүүс, ялангуяа маш олон эмэгтэй хүмүүс худал итгэл үнэмшил маш их байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүнтэй суудаг, суухдаа
гарал үүсэл, мөнгөтэй төгрөгтэй хүнтэй сууна гэж бодож хайр сэтгэлээрээ биш өөртөө хэрэгцээтэй байдлаар хүнтэй суудаг. Хэрэгцээн дээр тулгуурлаж хийж болно. Хэрэгцээн дээр тулгуулсан харилцаа хизээч аж жаргалтай байдаггүй. Хэрэгцээн дээрээ тулгуурлаад суусныхаа дараа аз жаргалгүй амьдралд ордог. Үр хүүхдүүд гаргадаг. Тэгээд амьдрал нь аз жаргалгүй байхаар би өөрийнхөө аз жаргалыг энэ хүмүүсийн төлөө золиослох ёстой гэж бодоод өөрийгөө умартан тэр хүмүүсийнхаа төлөө амьдарч эхэлдэг. Тэгэхээр та яаж вэ? Хэрэгцээнийхаа төлөө өөрийгөө золиослж чинь гэсэн үг. Би одоо энэ хүнээс салчвал яаж амьдрнаа? Бүх санхүүг манай нөхөр хангадаг. Би энэ хүнээс салчих юм бол би үр хүүхдэд хийж чадахгүй, өөрийгөө амьдралаа авч чадахгүй гэсэн худал итгэл үнэмшил танд байдаг. Та чадна штэ. Та юугаараа бусдаас тутмаг юм. Танд 5 гар байна. 5 хуруу уучлаарай. 5 хуруу, 2 гар, 2 хөл, толгой, бусдад адилхан мэдлэг боловсрал, бусдад адилхан сайхан эцэг их, таны хайрлаж байгаа ах トゥ найз нөхөд тань зөндөө юм биш. Та яагаад чадахгүй гэж? Хөгжлийн бэрхшээлтэй биш л бол та чадна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүртэл өөрсдөө ажил эрхлээд амьдраад байна. Олон жилийн өмнө бараг одоогоос 10 жилийн өмнө 2010 онд багш нь Америкт амьдарч байхдаа Монголд ирээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэг тийм ивент үйл ажиллагаа болж исэн. Тэрэн дээр очлоо. Би тэн дээр очихдоо би тэр хүмүүс дээр туслая. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийнхөө амьдралыг явж чадахгүй хүмүүс байгаа гэж би бодож очсон. Тэгсэн би шал өөр юмыг харсан тэндээс. Тэр хүлээ авалтан дээр. Тэдний хийсэн бүтээгдэхүүн дээр би очсон. Тэд хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө маш сайхан бүтээгдэхүүн гаргаад тэрийг зараад мөнгө олгоч шин. Тэгээд би тэр хүмүүстэй ярилцсан. За, танд тусламж хэрэгтэй байгаа юм байна. Би танд одоо чадхаараа туслая гэж хэлсэн чи үгүй ээ. Бид нарт тусламж хэрэгтэй биш шүү дээ. Бид нарт тусламж хэрэгтэй гэх юм бол биднүүсийн эрхийг хамгаалах хэрэгтэй юм. Биднүүсийг чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэхэд минь туслах хууль дүрмийг л тогтоох хэрэгтэй байна. Бид нар өөрсдийнхөө ажил дүрмийг тогтоогоод хууль дүрмээ тогтоогоод одоо бишээ хууль дүрмээ тогтоочих юм бол бид нар ажил эрхлэх чадвартай хүмүүс. Биднүүсийн толгой ажиллаж байна. Бусдаас мөнгө аваад, бусдаас зүгээр мөнгө аваад, бусдаас зүгээр хоол аваад суумааргүй байх гэж хэлж исэн. Би тэр үед вау. Ийм хүмүүстэй хүл гаргүй, явж чадахгүй, тэрэгцэр дээр суудсан мөртлөнгөөсөө ийм их хүсэл эрмэлзэл, ийм их дайчин чанар тэр хүмүүс байна гэдгийг хараад багш нь үнэхээр биширж исэн. Би тэр үед өөрөө жоохон байсан, янз бүрийн мэдтгүй байсан. Надад үнэнгээсээ энэ хүмүүс ингэж яхад би яагаад чаддгүй юм гэсэн сэтгэл төрж исэн. Би энэ хүмүүсийн хажууд гар хүл ажиллаж шít. Эцэг ихээс өгсөн сайхан хайр байна шít. Тэгэхээр би тэр газар хүмүүст урам зориг өгөх гэсэн биш, би өөрөө урам зориг аваад тэр үйл ажиллагаанаас гарч исэн байхгүй юу? Ирч хүч, амьдрах хүсэл тэмүүлэл. Тэгэхэд бид нар өнөөдөр бүх юмар бэлэн хангалуун байж надад юу ч байхгүй байна, би юу ч хийж чадахгүй гэж ярьж болохгүй байхгүй юу?
Дээрээс нь ажил голж юусоо болохгүй. Энэ бас худал сэтгэл үнэмшил. Би ийм хогийн ажил хийж болохгүй. Би даргал болох ёстой. Энэ бас худал сэтгэл үнэмшил. Би энэ ажлыг хийж юм бол хүмүүсийн дор орчин. Ажил таныг голно гэхээс та ажлыг голохгүй. Альва ажлыг хийхдээ бусдад тус болж ийн гэж бодож хийх юм бол энэ бол жинхэнэ ажил. Хүн мөнгө олох гэж ажил хийдгүй юм. Бүх юм өгөөтэй аваатай байдаг тий. Та бусдад үйлчлээд бусдад үйлчлэлийнхаа хариуд та мөнгөн хэлбэрээр хариугаа авч байгаа гэсэн үг. За одоо мөнгө гэсэн юм гарсан болохоос биш. Урд нь биднэрт солилцдог. Дээхэн үед бид нэг зүйлийг хийж өгөөд бусад зүйлээ буцааж авдаг. Нэг нэгэндээ тусалдаг. Sharing, хуваалцах. Чаддаг зүйлээрээ бид нар тусалж идэг. Ажлыг та одоо орчин цагийн ажлыг та яг тэгжэл хүлээж авах ёстой. Би өөрөө хийж чаддаг ямаараа энэ хүн тусалж байна. Энэ хүн надад буцаагаад хариуг нь өгж байгаа. Түүнээс би амар их мөнгө олох юм байна. Энэ ажил дээр ороод би маш их мөнгө олох юм байна гэж бодож ажилд орж болохгүй. Тэгвэл таны амьдрал тэр чигээрээ сүрнэ. Та ад жаргалгүй болно. Та мөнгөний машин болно. Бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэсэн адилхан. Ямар бизнес амжилтанд хүрдэг вэ гэхээр асуудлыг solve хийж чадсан бизнес амжилтанд хүрдэг. Асуудлыг шийдвэрлэж чаддаг. Танд ямар асуудал байна? Бусдад ямар асуудал байна? Тэр асуудлыг шийдвэрлэж чадах юм бол тэр бизнес жинхэнэ амжилтанд хүрдэг. Түүнээс ш их мөнгө олчихъя гэсэн бизнес хийжээс амжилтанд хүрэхгүй. Бидний зорилго мөнгө олох биш. Олон их мөнгө хураагаад энэ бас худал сэтгэл үнэмшил. Би маш их мөнгө хураагаад хүүхдтэй үлдээ. Тэгэхээр миний өөр хүүхэд аливаа зүйлээр дутагч гачигдах юмгүй сайхан амьдрна гэж боддог. Энэ худал сэтгэл үнэмшил. Энэ амьдрал дээр ч харагддаг, та ч харж байгаа. Мөнгөтэй төгрөгтэй маш их мөнгө хураасан хүмүүс хүүхдтэй үлдээн гэж мөнгө төгрөгөө хураад тэр хүүхдүүд нь тэр мөнгийг хоромхон зуурын дотор үрээд өөрөө гуйлагч нь болчдөг. Энэ бол маш олон оронд үзэгдэж байгаа үйл явдал. Жишээ ярьж өгье. Америкт багш нь Лос Анжелес гэдэг хотод амьдардаг байсан. Тэр Лос Анжелес хотод маш их homeless буюу гэр оронгүйчүүд амьдардаг гудамжинд. Би нэг хүнтэй ярилцсан. Та яагаад ийм болчихвоо? Та яагаад гудамжинд гарчив? Таны амьдралд юу тохиолдов вэ? Та угаасаа ийм ядуу гудамжинд төрсөн үү? Би тэгж боддог гэсэн аахгүй юу? Нөгөө гуйлагчин гудамжны хүмүүсийг нөгөө угаасаа ийм ядуу тэгээд угаасаа төрхтөө ийм ядуу гэр бүлд төрөөд угаасаа ингэж амьдрах хүмүүс байдаг гэж үгүй юм билээ. Гэр оронгүй болцсон байгаа хүмүүс чинь гинтийн байдлаар ийм байдалд орсон хүмүүс байт юм бэл. Ихэвчлэн дандаа мөнгөтэй, төгрөгтэй, боловсралтай айлын хүүхдүүд. Буйнаа зөв идэл чадаагүй хүмүүс. Money management буюу мөнгө хэрхэн менеж хийхээ, санхүүгээ хэрхэн менеж хийхээ сураагүй хүмүүс. Дандаа мөнгөтэй байх юм шиг бодсон хүмүүс. Тэр хүн ярьж байна л да. Би банкир байсан. Би банкнд ажилладаг хүн байсан. Маш өндөр албан тушаалтай. Миний эцэг их надад маш өндөр боловсролыг өгсөн. Би сайхан гэр бүлтэйсэн. Сайхан ээж автай. Би сайхан том хаусанд амьдардаг байсан.
Би сайхан их нэртэй байсан. Би амьдралдаа алдаа гаргасан. Би хар тамхинд орсон. Би хар тамхинд орсноос хойш өөрийнхөө амьдрал, карьер, эхнэр бүх зүйлээ алдсан. Надад үлдсэн миний эцэг их байсан, миний эцэг их дараа нас урсан. Эцэг их нас урсноос хойш би бүх зүйлээ алдсан. Би өрөнд орсон. Миний үл хөдлөх хөрөнгүүдийг банк авсан. Битүүмжилж авсан. Надад юу ч авахгүй, би гудамжинд хоцорсон. Одоо би ингээд гудамжны homeless хүн. Одоо би амьдралаа алдсан. Тэр хүн нэг ёсонтой өөрийгөө шийтгэхэд байхгүй. Би одоо ингэж явах заяатай хүн. Бүх гэр оронгүй хүмүүс тийм хүмүүс. Тэд нар ядуу байгаагүй. Тарчиг амьдралтай хүмүүс харин өөрсөндөө арчаатай байдаг шүү. Бүр жоохноос нь багаас нь ихсэн хүмүүс дээшээгээ зэгээл дээшээ явдаг. Хизээч тарчиг амьдралаар амьдрсан хүн хоосортлоо тэгж газраараа хамар шаан идсэн хоосортлоо тэгж ундгүй юм билээ. Тэгэхээр яах нь хүүхдтэй хайрыг зааж өгөөгүй байж их эд баялаг үлдээх нь хүүхдэд хорлож гинэ гэсэн үг. Та хүүхдэд хорлож гин, та өөрийгөө ч хорлож гин. Өөрийнхөө сайхан амьдралыг мэдрэх, амьдралаас тайшаал авах цаг мөчөө та өрн байж өөрийнхөө үр удмыг хорлож гинэ гэсэн үг. Тэгэхээр яах ёстой байх нь? Баг ажиллаж, баг үрж, их мэдэр. Өөрийнхөө хэрэглээг багсаг. Хэрэгцээгүй зүйлд хит их мөнгө үрхээ боль. Хэрэгцээгүй зүйл та хит их мөнгө үрж байгаа учраас тэрнийхээ төлөө хит их ажиллаад байна. Тэрнийхээ төлөө хит их ажиллаа та өөрийнхөө амьдралыг үрээд байна. Амьдралыг үрж ийн гэж юу гэсэн үг вэ гэхээр та хүүхдтэйгээ байх хугацаанаасаа хомхолж гин. Хайртай хүмүүстэйгээ байх хугацаанаасаа та хомхолж гин. Амьдралыг мэдрэх хугацаанаасаа та хомхлоод байгаа. $30 төрөвчөнд мөнгө хийнү, $300 төрөвчөнд мөнгө хийнү яг үүндээ чанарын ялгаа байхгүй. Та зүгээр л нэр худалдаж аваад байна. Chanel гэдэг нэр, Louis Vuitton гэдэг нэр. Тэрүүгээр өрсөлдөө та яагаад тэрийг худалдаж аваад байгаа вэ? Та бусадтай өрсөлдөөд байгаа байхгүй юу? Танд бусадтай өрсөлдөх ямар ч шаардлага байхгүй. Би Chanel-ийн цүнх үүрцсэн шүү гэдгээ та бусад харуулах гэж л тэрийг үүрч байна. Түүнээс цүнх л бол цүнх шүү дээ таны хувьд бол. Тийм эцтэй. Энд чинь худал итгэл үнэмшил байхгүй юу? Би Chanel-ийн цүнх үүрснээрээ би энэ хүнээс илүү гэдэг үзэл бодол худал итгэл үнэмшил. Энэ итгэл үнэмшлийг танд энэ Chanel гэдэг компани өөрөө бий болгоцсон юм. Маркетингийн сурталчилгаагаар Chanel-ийг та өөрөх юм бол бусдаас илүү гэдгийг Chanel гэдэг компани таны тархинд суулгацсан юм. Өөрийнхөө бүтээтгүүнийг зарахын тулд Chanel-ийг зүйлсээс та бусдаас илүү гэдгийг Chanel гэдэг компани өөрөө таны үзэл бодолд маркетингаар суулгацсан байна. Түүнээс та тэрийг тэр цүнхийг үүрснээрээ та даг нь болчихгүй шүү дээ. Яха бусад мунхаг сохор хүмүүс та сайхан харагдах байх л та. Мунхаг сохор хүмүүс хөөх ямар гоё цүнх үүрчээ вэ? Энэ ямар лаг эмхтэй вэ? гэж бодох байх. Ухаантай, мэдлэгтэй хүмүүс таны хизэж тэгж харахгүй шүү дээ. Таны цүнхийг цүнхээр л харна. Цүнхэл юм гэж харна шүү дээ. Он Chanel байна гэж харахгүй шүү дээ. Тэгэхээр та тэрний төлөө үхтлээ хуруу хумсаа хуглан ажиллаж
$4,000 цүнх авах уу? Эсвэл сайхан амарч, сайхан тухтай, сайхан амьдрах уу? Тэгэхээр маш их худал итгэл үнэмшлээс болж та өөрийнхөө амьдралыг үрдэг байх нь тийм үү? Гутлан дээр хүртэл. Би өөрөө жоохон бахта маш их гутлан дуртай байсан. Би өндөр өсгийтэй гоё брендийн гутал гээл те цуглуулах дуртай байсан жоохондоо. Яг ясам дээрээ яг ингээ харьцуулаад үзэхээр нөгөө үнэтэй авсан брендийн өсгийтэй гутлууд миний хөлийг маш их холгодог байсан. Харин би хажууд нь Монголоос авсан $10 гутал миний хөлөнд маш эвтэйхэн байдаг байсан. Ялгаа нь тэр. Та бусдад сайхан харагдах гэж, бусдаа уралдах гэж өөрийнхөө хөлийг цэврүүтүүлэх шаардлага байхгүй. Өөртөө тухтай, өөрийн биед тухтай амар хувцснуудыг хэрэглэх хэрэгтэй. Бусдаа уралдах шаардлага байхгүй. Уралдах хүмүүс нь уралдаад явж ийл дээ тий. Би заавал та заавал тэрэнд орж уралдаад яах юм? Тэр хүмүүсийн бахыг хангаж яах юм? Мөн тэр одоо маркетингийн компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлж тэр хүмүүсийн хийж байгаа зүйл нь зөв гэдэг итгэл үнэмшлийн улам дэмжиж яах юм? Би өөрөө маркетингийн чиглэлээр ажилладаг. Би өөрөө маркетинг чиглэлээр суралцдаг байсан болохоор би энэ бүхнийг аягүй сайн мэдж байгаа. Би Америкийн косметик компани маркетинг менежер ажилладаг байсан. Тэр үедээ бид нар яг энийг л хийдэг байсан. За энэ хүний дутагдaltaй талыг олж хараад тэгэнгүүтээ энэ дутагдaltaй талын энэ манай бүтээгдэхүүн сайжруулна гэдэг маркетинг бид нар хийдэг байсан. Тэгэхээр бид нар дандаа бусдын бодлоор явдаг байх нь ш тийм үү? Одоо биднээсийн гаднаас авж байгаа мэдлэг мэдээлүүд бүгд тэр өгж байгаа мэдлэг мэдээллийг өгж байгаа хүмүүсийн тусын тулд. Сургуульч гэсэн адилхан. Сургууль бол тэр чигээрээ бизнес. Харвардын их сургууль, Оксфордын их сургууль, Стэнфордын их сургууль. Төгсчих юм бол бурхан минь энэ сургуулийг төгссөн ямар сайхан мэдлэгтэй хүн бэ гэж хүмүүс боддог. Үгүй шүү дээ. Бусад сургуулиудаа яг л адилхан сургууль. Яг адилхан хүн тэнд багшилж байгаа. Сургууль гэхэл та нэг юм сургууль гэл нэг юм бодоод байна уу? Үгүй шүү дээ. Яг л адилхан хүмүүс ажиллаж байгаа хойно нь тантай адилхан, надтай адилхан хүмүүс. Ямар ч ялгаа байхгүй. Стэнфордыг сургууль багшилж байгаа сургуулийн багш, улсын сургуульд ажиллаж байгаа сургуулийн багш хоёр яг адилхан багшийнхаа цалинг аваад амьдрах гэж ядж байгаа амьтан л тэнд ажиллаж байгаа шүү дээ. Тэр чинь бол маркетинг, брендинг байхгүй юу? Стэнфорд, Харвард, Оксфорд энэ бүгд брендинг. Энэ маш олон жил, 100 жил одоо яваад ирсэн сургууль гэхээрээ тэр олон 100 жил, 200, 300 жилийн өмнө багшчихсан хүмүүс нь одоо багшилж байгаа юм үгүй шүү дээ. Тэр хүмүүс айл үжээ өгцөө одоо шинэ багш нар яг л адилхан та бидэнтэй адилхан нөхөрл тэнд амьдралаа яа ихсэн хідэн төрний цалин авцсан амтнал зогсож байгаа шүү дээ. Ер нь бол заах гад. Та тийм юмд мөнгө өрөх хэрэг байна уу? Байхгүй бат. Орчин цагт YouTube гэдэг интернет гэдэг бол маш том хөгжсөн. Интернетийг бид нар зөв буруу хоёр талаар нь ашиглаж болно. Сайн талаар нь интернет ашиглаж болно. Та маш их мэдээллийг интернетээс авч болно өнөөдөр. Google, YouTube. Та сургууль бараг сурах шаардлага болсон шүү дээ. Одоо орчин үеийн хүүхдүүд, залуу хүүхдүүд танаас илүү мэдлэгтэй таны хүүхдүүд.
Яаж тэдний юм худалдан мэдлэг мэдээлэлтэй болоод байна? YouTube, Google-с маш хурдан мэдээлэл авч шин. Тэр Harvard-ийн их сургууль дээр заахга зогсож байгаа багшаас илүү олон төрлийн өргөн цар хүрээтэй мэдээллийг бид нар YouTube-ээс буюу Google-с авчиж шин өнөөдөр хүүхдүүд. Тийм болохоор хэлээд байгаа шүү дээ. Одоо сургуулийн бизнес дампуурнаа. Боловсролын систем өөрчлөгдөн. Одоо байгаа боловсролын систем унана. Яг л одоо байгаа боловсролын систем биш. Бизнес, маркетинг, мөнгө олох хэлбэр. Эртдээр үед за багш нь энтгэхэр жишээ авъя. Энтгэхт аашрам гэж сургуулиуд, эртний сургуулиудыг аашрам гэдэг байсан. Маш эртний сургуулиудыг аашрам гэж нэрлэдэг байсан. За энэ аашрамд нь маш их мэдлэгтэй багш нар амьдардаг өөрсдөө. Одоо уулын нухт ч юм уу, уулын одоо юу гэдэг лээ? Уулын ингэрт ч юм уу, модон доторт ч юм уу ингээ аашрам байрцаа ингээ мэдлэгтэй багш нар байждаг. За тэгээд энтгчүүд хүүхдүүдэд тэнд аваад сургадаг. Сургалтаа тэр аашрамд аваач үлдээдэг. За тэр аашрамд юу заадаг вэ гэхээр ерөөсөө л бүжиг, дуу, уран зураг, түүх. За дээрэс нь яг йогийн аашрамууд байсан болохоор йогийн ухааныг заана, амьдрах ухаан. Йога гэдэг чинь нэгдэл гэсэн үг, амьдрах ухаан гэсэн үг. За йогийн ухааныг заана. Эндээс Патамжилийн судруудыг уншиж өгнө. Аюрведа гэдэг йогийн амьдрах ухааныг заана. Ийм л зүйлүүд заадаг. Дуулах, бүжиглэх, зурах, бясалгах, мэдрэх. Энэ бол маш том сургууль байсан. Бидэнд ийм сургууль хэрэгтэй. Хайрлахыг заадаг. Орчлон ертөнцийг заадаг. Өөрийг тань заадаг гэсэн үг. Ийм сургууль бидэнд хэрэгтэй. Орчин цагийн сургууль сурж байгаа мэдлэг мэдээлэл огтоос хэрэггүй. Та өөрөө бодоод үзтээ. Та сургуульд явсан байгаа тий? Дунд сургууль, их сургууль. Та тэнд сурсан мэдлэг мэдээлэл танд одоо тусалж байна уу? Магадгүй таны ажил дээр тусалж иж магадгүй тий? Нөгөө ажлын систем нь сургуулийн системтэй яг адилхан байхгүй одоо цагт. Боолчлын нийгэм та амьдарч байгаа мэдж байгаа юу? Таныг цаанаас нь ингээд таны мэдлэг чадварыг ингээд байхгүй болгоод таныг робот болгоод нэг мэдлэг мэдээлэл ингээд суулгацсан. Хүн болгон нэг мэдлэг мэдээлэл суулгацсан. Сургуулиас авсан мэдлэг нь бүгд адилхан. Нэг хэлбэрт. Таны өөрийн мэдлэг мэдээлэл чадвар байхгүй. Тэг ажиллаж байгаа ажил нь ч гэсэн яг тийм. Яг нэг мэдлэг суулгацсан. Яг нэг хэлбэрт орсон. Энийг матрикс гэж нэрлэдэг байна. Матрикс. Биднүүсийн энэ амьдарч байгаа амьдрал зохиомл нийгэм. Зохиомл нийгэмд бид нар амьдраад байгаа юм. Бүх юм цаанаасаа зохиомл. Ингэж болохгүй нөө хууль дүрмэн ч гэсэн зохиомл. Хин тэрийг зохиосон юм? Энэ нийгмийг удирдах байгаа хүмүүс зохиож байдаг шүү тийм үү? Нэгдсэн үндэсний байгууллага гэдэг нэг том зохиомл байгууллага байна шүү дээ. Юмыг зохиодог. Би өөрөө нэгдсэн үндэсний байгууллагад ажилладаг байсан. Урд нь. Би тэнд ажиллаад маш их зүйлийг мэдсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад ажиллаж байхдаа North Korea буюу одоо хойд Солонгос, өмнөд Солонгос гэх хоёр солонгос гэдэг тийм. Тэрний нөгөө дайнд хийгээд идэг солонгос руу би ажиллаар явжсэн. Нэгдсэн үндэсний байгууллага дээр очиж ажиллаж исэн. Би тэр үедээ тэр нөгөө
North Korea Солонгосын талаар маш их худал мэдээллийг би авсан байсан. Мэдээлэлээс энэ бол аимшигтай газар, маш их үсгэлэн нэрвсэн одоо юу лээ? Маш их диктатурны аимшигтай газар гэдэг мэдээлэлтэй би тийшээгээ явсан. Би айж явсан дотроо явахдаа яана амар газар очиж байгаа шүү. Тэгсэн чи үгүй байсан. Би тэр газар очсон. Би тэр Поньон гэдэг хотод нь очсон. Улаанбаатараас цэвэрхэн гоё газар байсан. Маш сайхан газар, хүмүүс нь маш гоё. Яг нөгөө Улаанбаатар нөгөө 70-80-аад оны үед Улаанбаатар ямар байсан тэр газар яг тийм байсан. Автобусных нь хэлбэр нь ч гэсэн яг адилхан. Хүмүүс нь ч гэсэн яг адилхан нөгөө гастик нөгөө форум өмсдөг байсан шүү дээ бид нар энэ форум. Жохон бахад сурагч байхад тийм формудаа өмссөн. Нөгөө нэг Марожингийн цэгээс очиж марож авч иддэг байсан яг тийм цэгүүттэй. Яг Монгол орны миний бага насыг санагдуулж ирсэн. Тэр газар очив. Маш гоё байсан. Хүмүүс нь маш гоё, элэгсэг, дотно. Жинхэнэ хайрыг би тэнд мэдэрсэн. Жинхэнэ амар амгалан би тэнд мэдэрсэн. Тэр бусад дэлхийг яриад байгаа шиг энэ North Korea энэ өмнөд Солонгос шиг амар газар байхгүй гэж яриад байгаа худлаа байсан. Тэгэхээр яаж юм биднүүсийн толгойг угаасан байгаа зү. Маш сайхан газар байсан байгаа хгүй яс юм дээрээ. Тэгэхээр хүн өөрийнхөө нүдэрээ үзэж мэдрээгүй зүйлдээ хит автаж болохгүй байх нь тийм. Та өөрөө мэдэр эхлэв. Хүний үгээр бити яв гэсэн үг байх нь ш тийм үү? Би ч гэсэн мөн адилхан урд нь маш их хүмүүсийн хүлээлтэнд тааруулж амьддаг байсан. Энэ хүн намайг ингэж бодож байгаа доо. За би ийм байх ёстой шүү. Би энэ хүнээс дутхгүй юм шүү гэсэн. Би ч гэсэн хүмүүстэй уралддаг байсан. Энэ бол худлаа итгэл өмшил байсан. Худал итгэл. Би тэрний төлөө маш их аж аргалаа алддаг байсан. Нэг юм цензур тогтооцсон машин. Би заавчгүй BMW юм уу эсвэл Range Rover унаад өөр машин би унахгүй гэж би боддог байсан. Өөр машин унсангүй өөр машин бол машин биш гэж би боддог байсан. Энэ бол миний худал итгэл өмшил байсан. Тэрнийхээ төлөө би маш их ажилласан. Америк дахта BMW унах гэж те сар болгон $1000 төлдөг те. Тэрнийхээ төлөө ажилдаг. Монголд ирээд Range Rover аваад тэрнийхээ ганц юу гэдэг лээ нөгөө шилийн мөргөлөнгөтэй $600 төлж авдаг. Тэрнийхээ төлөө маш их ажилдаг. Энэ бол худал итгэл өмшил. Тэгэхээр яах нь вэ? Та өөрийнхөө мэдрэмжинд итэг. Гаднаас авсан мэдлэг мэдээлэл худал байх нэ. Үнэн биш байх нь. Гаднаас авсан мэдлэг мэдээлэл дандаа биднийг манипулейт хийх гэж хийж байгаа мэдлэг мэдээлэлүүд, мэдээнүүд бүгд адилхан манипулейт хийж байгаа. Тийм үү? Тэгэхээр бидний идэх хоол, өмсөх хувцас, амьдрах байшин, унах машин зориг биш байх нь тий, амьдралын зориг биш байх нь тий. Зарим хүмүүсийн зориг болгоцсон байдаг шүү дээ. Байр лизингээр авсан насаараа тэрийг төлөх гэж амьдэрдэг. Тэгж үнэтэй байр авснаас байгаа мөнгөндөө тааруулаад хямдхан байр аваад бага ажиллаад их мэдрэлтэй. Төлж баашгүй тэр бүүмийн байр авсан тэрэндээ тэгэл ажиллаад өгтлээ ажиллаа тий. Тэг шаардлагагүй байх нь шүү. Энийг юуны төлөө гэдэг ахи та эгоноос болоод байх. Бусадтай өрсөлдөөд байгаа байхгүй юу? Хажуудлын айлын балдан BMW унчиж би уннаа. Юу лээ? Тэр айл том телевизтэй би том телевиз авнаа. Тэг шаардлага байх нь шүү дээ. Өөртөө сэтгэл хангалуул бай. Бусад хүн юу гэж бодох нь ямар ч хамаагүй. Яагаад гэвэл бид
бүгдээрээ амьдралыг өөрийнхөө нүдээр хардаг. Өөрийнхөө дотор байгаа зүйлийг бид амьдралаас хардаг. Та хичнээн их гоё энэ хүн намайг ингэж бодно. Би ингээд ингэчих юм бол энэ хүн намайг ингэж бодно гэж явж байгаа ч гэсэн тэр хүн таныг өөрийнхөө харцаар л харна. Өөрийнхөө хардгаараа л харна. Тэгэхээр хүнд харагдах, таалагдах хичих хэрэггүй хаас дээ. Яг тэр хүн өөрийнхөө хардгаар та ч гэсэн одоо жишээ нь туяа гэдэг эмхтэй та өөрийнхөө хардгаараа л харна шүү. Одоо энэ дээр жишээ авах жишээ нь одоо ингээл нөгөө та жишээ нэг залууд за боли та нэг залууд сайн болчлоо гэж бодъё тий. Та тэр залуу таалагдмаар байна. Тэгсээ та тэр залуугийн таалагддаг бүх юм танд байна. Гоо үзэгслэн мэдлэг боловсрал тий. Хувцас хунар цаа бүх юм танд байна. Тэгтэл тэр хүн таныг тоохгүй. Энэ хүн яагаад намайг тоохгүй байна? Энэ хүний дуртай бүх юм надад байна штэ. Надад царай зүс байна, бүх юм байна. Энэ хүн яагаад намайг таалахгүй байна? Яагаад гэвэл тэр хүн таныг өөрийнхөө нүдээр л харж байгаа. Өөрийнхөө дүгнэлтээр л харж байгаа. Тийм учраас бусдын одоо хүлээсэн тааруулж амьдрах шаардлага алга. Тийм багаз. Та ганцхан зүйлд таалагдах ёстой. Өөрөө өөртөө таалагдах ёстой. Та өөрөө өөртөө таалагдахгүй бол таны амьдрал дуусна. Сэтгэл готролд орно. Надад ч тийм зүйл зохиолдсон. Би бусдын хүлээлтэнд тааруулах гэж би амьдардаг байсан. Би бусдад харагдах гэж амьдардаг байсан. Дараа нь би түүнээсээ болж өөрөө өвдсөн. Яг тэгвэл би өөртөө таалагдав. Би өөрийнхөө хүсэл эрмэлзэл, өөрийнхөө хүсэж байгаа зүйлээс сонсоогүй, мэдээгүй, хүсээгүй, сонсох хүсээгүй. Би сэтгэл хөдлөлд орсон. Яг л би өөрөө хайрлаг учраас. Хүмүүс гайхажсэн тий. Болроо чи яагаад сэтгэл хөдлөлд орчвоо? Чамд бүх юм бэ. Сэтгэл зүйчнэр хүртэл наад гэсэн. Чи Монголын амьдралыг мэдэхгүй байх болроо. Монголд хүмүүс маш ядуу, маш хэцүү амьдардаг. Чамд бүх юм байна. Чамд сайхан гэр бүл байна, мөнгө төгрөг, карьер, царай зүс бүх юм байна. Чи юундаа сэтгэлээр унаад байгаа? Намайг ойлгохгүй байгаас би яагаад тийм сэтгэлээр унсан бэ? Би өөрөөр амьдраагүй байсан байгаас. Надад тэр хүмүүсийн мөнгө төгрөг, карьер, царай зүс надад хамаагүй байсан байгаас. Хамаатай байсан бол би өнөөдөр инээгээ явж байгаа шүү дээ. Хамаагүй байсан болохоор би сэтгэл хөдлөлд орсон байгаа юм. Би өөртөө таалагдаагүй байсан байгаа. Надад тэр хүмүүсийн чухал гэж бодоод байгаа юм. Надад чухал биш байсан. Тэгсэн мэтлээ би өөрөө чухал биш байсан юмаа би хийгээ яваад байсан учраас би сэтгэл хөдлөлд орсон. Би маш хүнд өвдсөн. Сэтгэл хөдлөл гэдэг бол маш хүнд өвчин. Монголчууд энийг амар одоо лайт буюу нөгөө хөнгөнөр хүлээж аваад байдаг. Хүн сэтгэл хөдлөлд орохоор энэ нэстэ арчаагүй амтан сэтгэлийн тэнхээдээ байж чадахгүй гэж боддог. Үгүй шүү дээ. Сэтгэл хөдлөл гэж амар хүнд өвчин байхгүй юу? Сэтгэл готрал бол дэлхий дээр 2 дахь том тахал өнөөдөр. Depression. Leading disability disorder гэж хэлдэг. Энийг юу гэж хэлж ийм гэхээр зэрэг хамгийн их хүнийг ажиллах чадваргүй болгодог өвчин тооцогддог сэтгэл готрал. Ажиллах чадваргүй болдог хүн. Тэгээд үхдэг. 2 дахь том үхэлд дагуулдаг өвчин сэтгэл готрал. Тэгэхэд яадгүй. Хүмүүс энийг мэддэггүй монголчууд ялангуяа. Эрхийн мааныг дэнцсэн. Юу тутсан гэж ингэ сэтгэл санаагаар унаад байгаа. Эрхэн дэнцсэн охин байна.
Тэгж хайсаж болохгүй шүү. За яа сэтгэл хөдлөлд орсон хүмүүстэй тэд маш хэцүү байдалд орсон. Маш хүнд өвчин туссан байдаг. Ойлгохыг хичээгээрэй. Энэ бас худал сэтгэл үнэмшил. Сэтгэл готрол гэдэг бол өвчин биш гэдэг. Энэ бол маш хүнд өвчин. Хүнийг маш хэцүү байдалд оруулдаг. Хүн өөрөө мэдрээгүй болохоор мэдэхгүй л дээ. Хүн өөрийнхөө үзээгүй мэдрээгүй юм мэдэрч чаддгүй шүү дээ. Таны хажууд нэг хүн өвдөд байхад та хичнээн энэ хүн өвдөж байгаа даа гэж бодсон ч гэсэн ямар их өвдөж байгааг нь мэдэрч чаддгүй шүү дээ. Яг бид нар өөрсдөө биеэрээ мэдрэхгүй байгаа учраас багш нь сэтгэл готрол гэдэг өвчнийг ямар хүнд өвчин вэ гэдэг би биеэрээ мэдрээд гарсан. Тийм учраас би хилээд байгаа юм. Маш аюултай өвчин. Багш нь сэтгэл готрлоос бол би үхэлд хүрж исэн. Өөрөө би үхэх гэж исэн. Үхэхийн наагур юм болсон. За үхсэн бол би өнөөдөр ингэ яриа суучихгүй тий. Худал итгэл үнэмшлээс болж маш их үл ойлголцууд үүсдэг. Намайг сэтгэл готролд ороод за худал итгэл үнэмшиг ярив. Би хүмүүс аа юу гэж боддог гэсэн гэхээр компани захирал төмөр хадагтай чадварлаг эмэгтэй. Би яг тэрүүгээр л байх хэрэгтэй байсан. Би 2016 онд сүнсний сэрэлт болоод би өөрөө энэ ажлыг хийх ёсгүй мэн гэдгийг мэдсэн. Тэгээд би ирээд хэлсэн. Би ажилласаа гарлаа. Би энэ ажлыг хийж чадахгүй мэн. Бүгд шоконд орсон. Юу гэсэн юм бэ болроо? Чи манай компани захирчтэй. Чи л энэ компаниг авч явна. Бүгд шоконд орсон. Яг бол би тэднүүсийн итгэл үнэмшилтэнд, тэднүүсийн хүлээлтэнд нь тааруулж байгаагүй. Бүгд шоконд би чадахгүй гэсэн чинь бүгд шоконд орсон. Би эцэг ихтэй ээж ааваа надад мөнгө хэрэггүй юм байна. Надад юм карьер мэрэг хэрэггүй юм байна. Би явлаа. Би ууланд очиж бяцлах хийдээ бүгд шоконд орсон ээж аваа. Чи юу яриад байна? Болроо зүгээр үү? Бид нар чамайг ийм болгохын төлөө үхтлээ ажилд суултын төлбөрийг чинь төлсөн юм уу? Бүгд шоконд. Манай найз хүртэл шоконд. Би сэтгэл готрол туслаа би үхэх гээд бүгд шоконд. Болроо чи юу та? Чи чинь амар чадaltaй юм ихтэйсэн. Чи чинь байнга инээж идэг. Чи ийм арчаагүй биш шүү дээ миний найз. Би итгэл үнэмшилтэнд тааруулж байж чадаагүй. Тэгэхэд бүгд шоконд орсон. Миний эцэг их миний дотны гарын 5% багтах тоотой хідэн найз л над үнэнч үлдсэн. Бусад бүх хүмүүс наваа тэр үед орхиод явсан шүү дээ. Бүгд нүрээ боруулсан. Наваа бүгд солиорсон гэж утсан. Бүгд галзуурсан гэж утсан. Гэвч би тэр үед галзуураагүй. Би өөрөө үнэн мөн чанараа сонсч ирсэн байхгүй юу? Би өөрийнхөө үнэн мөн чанарыг мэдэрсэн. Би тэрийгээ сонсож тэрийгээ дагсан. Би дахиж зүжгэлж амьдрмааргүй байсан. Би худлаа маск зүүж амьдрмааргүй байсан. Би бусдын өмнө гарчаад аж аргалтай юм шиг царилж аж аргалгүй хоосон байж, дотроо хоосон байж, бүтэн юм шиг царайлахыг хүсээгүй.
Тэгээд би бүх юмнасаа хөөгцсөн. Компаниасаа хөөгцсөн. Намайг шүтэн биширдэг байсан бүх хүмүүс надаас нүрээ бууруулсан. Намайг ажил дээр очиход хаалга төвчээд намайг манай ажил дээр оролдох байсан гэж танад боддоо. Хогтээс үсэрсэн гэж хэлж болно. Тэгэхээр энэ бүхэн миний сүнслэг амьдрал руу намайг хөтлсөн. Би нийгмээс тусгаарлагдсан байсан. Яг үл хинч намайг хүлээж авах болцсон. Намайг байгаагаар нь хүлээж авах чадахгүй. Тэнгүүд би нийгмээс тусгаарлагдсан. Би хинч биш байсан нийгэмд. Хинч биш болсон. Нөгөө шилдэг эмэгтэй юу лээ? Монголын шилдэг залуу эмэгтэй. Дэлхийн 16 шилдэг удирдагч манлайлагч залуучуудын нэгээр би 2016 онд шалгарч ирсэн Монголоос анх удаа. Тэгээ явж исэн нөгөө хүн чинь хог дээр үсэрч байгаа сте тий. Хинч намайг хүлээн зөвшөөрөх болцсон. Хинч миний үзэл бодолтой нийлэх болцсон. 4 жил би ганцаараа байсан. Энэ хугацаанд би өөрийгөө олж авсан. Амьдралын үнэн мөнийг ойлгосон. Тэгээд одоо надад муухай хандж исэн хүн болгонд би талархдаг. Яагаад гэвэл надад тэгж хандаагүй байсан бол би тийм их зүйлийг ойлгохгүйсэн баг. Намайг нийгмээс тусгаалж ганцаараа байлгаагүйсэн бол би тийм олон зүйлийг ойлгож авахгүйсэн баг. Тийм учраас бүх юм тохиолдох ёстой учраас тохиолддог. Миний амьдрал тохиолдсон бүх хүмүүст би талархаж байна. Тийм учраас худал итгэл үнэмшлээсээ гарах хэрэгтэй. Худал итгэл үнэмшлээсээ гарч тайван амгалан амьдрах хэрэгтэй. Бусдын хүлээлтэнд таавалж амьдрах шаардлагагүй. Амьд байгаадаа, амьсгалж байгаадаа талархах. Бүх зүйлд талархах. Бусадтай бүү өрсөлд энэ өрсөлдөх чанарыг цаанаас нь зохион байгуулалтаагаар хийсэн. Бус бүгдийг өрсөлдүүлээ сурцсан. Багаас нь ахуулаад сургуульд байгаас ахуулаад дүн тавиад өрсөлдүүлсэн. Бид нар хоорондоо өрсөлдөх шаардлага байхгүй, өрсөлдөх ямар ч шаардлага байхгүй. Бид чинь угтаа нэг мөн чанартай юм шүү дээ. Таны мөн чанар бол хайр. Та бол гэрэл. Бид хамтдаа бүтэн. Тиймээс өөрийгөө хайрлаа.
Өөрийгөө хайрласнаар та бусдыг хайрлана. Эгоноос сал. Альва цензурээс сал. Шүүлтүүрээс сал. Хүснээрээ амьдр. Хүснээрээ мэдэр. Бурхан Тэнгэрээс заяасан, өөрт заяасан бүх зүйлүүдэд таларх. Тэгэхээр яах нь вэ? Амьдрал бол тэмцэл биш. Биднүүсийг баг байхаас ахуулаад яг тийг заадаг. Амьдрал бол тэмцэл. Амьдрал бол дайны талбар. Бизнес бол дайны талбар. Үгүй дээ. Амьдрал бол тэмцэл, өрсөлдөөн ерөөс биш. Өрсөлдөөн тэмцэл таныг хөгжүүлэхгүй. Өрсөлдөөн тэмцэл таныг хүчтэй болохгүй, харин сул дорой болгоно. Та бусадтай өрсөлдөж тэмцснээр сул дорой болно. Өөрийнхөө энергийг алдна. Та болоод үзэлтэй. Хоёр хүн тэнцээ хэрэлдээ зодолдоо сууж байхад хажууд нь хараа сууж байгаа хүн маш амар амгалан байдаг үстэй. Дунд нь нэгж орохгүйгээр эгоныхоо утсан хүхүүлтэй бүү бай. Эгондоо бүү эзэмдүүл. Эго гэж юу юм бэ? Хор шар. Өрсөлдөөн, өөртөө итгэлгүй байдал. Өөртөө итгэлгүй хүн бусадтай өрсөлддөг. Би энэс дээр гарчих шүү. Би энэс дээр шүү. Би энэс дээр гэж өөртөө дахин сануулад байгаа хүн маш өөртөө итгэлгүй хүн гэсэн үг. Орчин цагийн motivation гэж байдаг тий. Motivation нөгөө personal development буюу хувь хүний хөгжүүлэх тийм зүйл одоо коуч багш нар байдаг тий. Тэд нар маш буруу үйлдэл хийдэг байхгүй. Тэд нар хүмүүсийг ингээд цэнэглээ тавиад байдаг байхгүй. Ингээ нөгөө уур хилэн атаач өтөө амьдрал бол өрсөлдөөн. Чи бол ялна, чи чадна. Урагшаа. Тэмц. Үхтлээ тэмц. Юу лээ? Мүлхчихсэн ч урагшил. Биш юу лээ? Юу лээ? Мүлхэж явахдаа урагшил ч гэлөө. Үхсэн ч үхэж явахдаа баг урагшлах юм шүү. Үхчээд урагшаа явах юм шүү те. Тийм байхгүй. Амьдрал бол тэмцэл биш. Амьдрал бол өрсөлдөөн биш. Амьдрал бол нэгдэл. Бид нар нэгдэж байж амьдрна. Бид нар дангаараа нэг нэгээрээ амжилтанд хүрэхгүй, амьдрахгүй. Тийм аа тэ. Инээтэй сонсож байгаас тэр нөгөө нэг сумлаад байгаа нь мөлхөөдч болтохоо урагшлаа тий. Үхгээд ингээд явах юм байна те хэдүүлээ. Яах гэж. Яа. Тэгэж бол бишээ.
Юуны төлөө тэгж тэмцээд байгаа нөгөө хоолныхоо төлөө юу? $100 болох арга. Тэр бунтан бол гаргачлал. Хизээч буу бити бууж өг. Бүгдийг гараа ингэ зогсдог тий. Ингэсэн. Хизээч бити бууж өг. Яа. Урагшаа алах чадахгүй бол мүлх, чадахгүй бол ядаж урагшааш болов хар гэдэг үстэй гинэ. Мүлхэж чадахгүй болсон бол тэр зүг рүүгээ хараад хийх гинэ. Яах гэж тэгээд байгаа юм те. Яах гэж байгаа одоо. Өгснээ хат. За байли. Инээдтэй байлаа тэгтээ. Та хэд манд бас аюу хөөх юм аа. Бүр инээдүргээ ачаа. Үлгэж чадах. Бүр чадахгүй тэр зүглэгээ хараад хэвдэв. Тэр зүг рүү ядаж харж хэвдээтэй гинэ. Би энэ ч татаж унлаа гинэ. Харин тий багш ч гэсэн энэ ч татаж унаад байна. За тэгэхээр тэр бол худал итгэл үнэмшил байх нь тийм үү? Одоо саяны энэ яриад байгаа зүйлүүд тэгэхээр амьдрал бол тийм дайны талбар биш байх нь тий. Амьдрал бол тэр чигээрээ амар амгалан, баяр баясгал, хайр амьдрал байх нь тийм үү? Одоо цагтаа орших нь бидний эрхэм зорилго байх нь. Одоо цагтаа оршсноор та амьдралын мөн чанарыг яг тэр чигээр нь мэдрэх нь байна. Тэгэхээр тайван амгалан хайр инэрлээ түгээж цацруулж амьдарцгаая. Өнөөдрөөс ахуулаад бидний өрсөлдөөн тэмцэл дууссан. Тэгэхээр худал итгэл үнэмшлээсээ та өнөөдөр багч болов ойлгож ухаарсан байхаа гэж найдаж байна. Итгэл үнэмшил гэж юу вэ гэдгийг та ойлгосон байхаа гэдэгт найдаж байна. Өнөөдрийн хичээлээ үүгээр өндөрлөе. Та бүхэндээ цагаа гаргаж багшийнхаа хичээлийг сонссонд талархлаа. Дараагийн хагас өдрөөр уулзцгаая. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, амар амгалан, инэрл хайрыг чин сэтгэлээсээ хүсэн ирвэл дараагийн хичээлээр уулзцгаая. Намасте.